Шинжлэх ухаан тань мэдхүү од мөндөр суугт танд хүрч байна. Цаг хугацааны аял нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Амар санаа, мөнгөцөл миний бие адилж байна. Манай нэвтрүүлэг танд од мөндөр YouTube сувгаар NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хос төлгөөнөөр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай. Бүтээгдэхүүнийг урамшуулаад зарласан байгаа Skytel компани мөнгө формалдигийг дагуулаагүй ENF стандартын хавтан борлуулалт худалдаа эрхэлж буй Iron Circle компаниуд ивент итгэн ажиллаж байна. За өдрийн минь Амраа. Өдрийн минь дээ. За Амраатайгаа маш сонирхолтой сэдвээр сонирхолтой түүхэн баатрын талаар ярих учраас би багасаа синтийг нь болаагаад өнөөдөр болон дараагийн 7 хоногийн дугаарт те. Энэ ер нь бол би ингээд хоёлаа юу яалаа штэ. Нэвтрүүлгийг хамт ингээд бэлдчихлээ. Ингээд цар хүрээг нь харлаа. Харахад одоо яг том түүхийн талаас их том үйл явдлууд биш ч гэсэн нэг Дракула гэдэг гүн одоо тэр Влад Дракулагийн талаар бүтэн яг аагаас яа хүртэл бүтэн нэг тархин нэгтгэл ойлголт авахын тулд нэг хоёр анги байхгүй бол болохгүй ч байгаа юм л та. Тэхийн тулд одоо бид хоёр деталаас эхлээд юу хүртэл бүгднөрөө нэрнэ гэсэн. Тэгээд дээр нэмээд надад юу бас зулаа энэ хамтарч ярих одоо саналыг гаргасан их баярлж байгаа. Тэгэхээр чи өөрөө нэг Төв Европыг сургуульд сурч байсан. Яг одоо энэ үйл явдлын яг төв дээр байсан юм шүү дээ. Тийм миний сонирхдаг сэдв газар нутгийн байрлалын түүхийн хувьд ч гэсэн. Тэр чинь онцгой аппетиттэй байна гэсэн үг шүү дээ. Таашаал, тамшаалтай гэдэг лээ. За. Тийм болохоор би миний одоо нэгсэндээ ерөнхийлж ярьж байгаа зүйлийг маш сайн ингэж деталь дээр нь зоож ярих юм тэг зүг байж байгаа болохоор би их догдолж байгаа яг үзэгч сонсогч нар шиг. За баярлаа. За ингээд би зүгээр яг нэг тийм сүүлийн үед бас манай сонсогч нар анзаарсан бол би зохиолоо жоох арай нэг ярих юм арай жоох өөр болгож яриад байгааг анзаарсан баг. Тэгээд би бас тэр агуулгаараа эхлүүлъя л гэж бодож байна л да. Одоо 1462 оны 6 сард Отtomаны эзэнт гүрний бас асар том айрам Султан 2 дугаар Мехмедийн удирдлагад ороод Валахын Тэрговиште гэдэг хот руу урагшилж байсан. Хэдэн 7 хоног үргэлжилсэн отолт ширүүн тулдааны улмаас олон мянган түүрх зэрэг амиалцсан. Отtomаны айрам Валахын нийслэлийг бүслэхээр төхөж ирсэн. Энэ бол одоо нэгсэндээ бид хоёрын ярих түүхийн нэгэн төгсгөл хэсгийнх нь үйл явдлыг би дүр зургийг танилцуулж байгаа юм. Сонсогч нартай та нүдэндээ төсөөлөөрэй. Отtomаны айрам одоо толгойн сэргийлэх одоо анги гэж байдаг шүү дээ. Одоо тэр сэргийлэх анги одоо нэг ой дундуур явж ирсэн нэг айхтар том дүр зургтай тааралцсан байна. Ойролцоогоор нэг 3 км урт 800 км өргөн зурус ой дотор Отtomаны армиас олзлогдсон Турк цэргүүд болох тий одоо арми зөвхөн Турк биш одоо цуг явж исэн Анатолия, Болгар цэргүүд хүртэл орно л доо. Тэгээд 20 гаруй мянган цэргийг жаданч хорлоод ойгоор дүүрэн 20 мянган хүнтэй шорлсон хүн шорон ой дахиад бий болгоцсон байсныг харсан баг. Тэгээд одоо зүгээр төсөөлөл бид нар ингээд аян дайнаар явж байсан чинь биднээс 20 мянгаыг тэгээд шорлцсон нэг ойгоор явуулаад бас ямар дарк айхтар одоо нөхцөл байдал биднийг харах уу юу гэж бодогдох нь хүртэл тий. За ингээд бол энэ бол одоо Влад Дракула гэдэг хүний үндсэн айлгах гэж хэлдэг тактик. Дайнд бол олон тактик байдаг тий. Айлгах хийнэ тэрний л нэг тактик гэсэн үг. Одоо тэгэхээр яах вэ гэхээр хүн угаасаа энэ халз тулдаанд дийлэхгүй гэдгийг мэдсэн хүн тодорхой хэмжээгээр айлгах тактик хэрэгжүүлсэн нь бол одоо эндээс харагдаж байгаа гэсэн. За энэ одоо жигшүүр тэдний хувьд бол одоо жигшүүрт үзэгдэлд одоо цочирдсан Отtomан цэргүүдийн урам зориг болгонс одоо моралгүй болно гэсэн үг шүү дээ тийм ээ. Сэтгэл зүрх нь мохсон. Султан 2 дугаар Мехмед Тэрговиштээс ер нь зайлын хараад эзэн газраас гэж шийдсэн байна. Энэ одоо аимшигт ялалтыг зохион байгуулах одоо энэ бүгдийн ард байгаа хүн бол 3 дугаар Влад Дракула. Энэ хүнийг одоо бид нар энэ хүнийг одоо тойрч ярина. Өнөөдрийн хэсэг дээр бол бид нар энэ хүнийг хэрхэн одоо Влад Дракулагийн хоч нь бол импейл гэдэг байна шүү дээ. Шор байхгүй. Эсвэл шорлогч юм уу шор гэж би одоо өгчөөд байгаа. Шор. За энэ Дракулагийн одоо хэрхэн одоо 90 цент хүрсэн үйл явдлыг ярьж байна. Дараагийн 2 дугаар анги дээр болохоор хоёлаа энэ хэрхэн одоо тий Герман, Унгаруудтайгаа тэгээд Отtomаны эзэнт гүрэнтэй тэнцсэн тэгээд амьдрын яаж төгсгөл болсон бүх домгууд үнэн үгүй юу талаас нь хоёлаа нэлээд хэлцэж ярих баг. За тэгэхээр надад нэг энэ юу ер нь энэ нэг Трансильван энэ нэг түүхэн мужууд гэдэг монголчууд бас их бодлоо. Зарим түүхэн мууч нь Унгар дотор явж байгаа, зарим Болгар дотор орцсон явж байгаа, зарим нь одоо тийм Молдов гэдэг ингээс алц энэ нэг ертөнд одоо яг энэ Балканы хойгийн улс орнуудын мужуудын талаар тэгээд энэ Тарговиште гэж хэлж байгаа зөв. Зөв. Тарговиште бол зөв. За Гүргүү гэдэг нэг хот байна. Жүржүү. За Брасов гэдэг нь. Брашов. За одоо Янош гэж хэлэх үү? Янос гэж Унгараар бичсэн байгаа. Унгараар бол Янош. Янош шүү. За тэгвэл Янош тэр чинь одоо
Жон юм билээ шүү дээ. Тийм Жон Хуняди гэдэг тий. Тэгсэн чинь Януш. Унгар нэр нь бол Януш. Одоо Католик нэр нь Баруун Ромын эзэнт гүрэнд бол Жон байхгүй юу? Харин ингээд одоо энэ бол одоо бас олон сонсогч нарын манайх төөрөгдүүлэх юм байлээ. Тэгээд энэний сонссон хүн нөгөөдөгтэйгээ маргалж. Тэгэхээр надад энэ нэг талбарыг тайлбарлаж өгөөч одоо. За валах гэж одоо юу өрмийн одоо яг ямар гаралтай хүмүүс нэ тэр. За яг одоогийн Румын улс биш те. Балканы хойгийн хойд хэсэгт байгаа, Дунаа мөрний хойд хэсэгт байгаа. Одоо зүүн талаараа бол Молдавтай, Унгартай, Украинтай хил залгаж гин, баруун талаараа Унгартай хил залгаж байгаа. За тэгээд өшөө Дунаа мөрнөр хил залгаж байгаа улсууд байгаа. Одоо бол Румыния гэдэг те, румынчууд гэж ярьдаг. Гэхдээ яг түүхэн байдал дээр бол Румын гэж улс бол байгаагүй. Яг үндэстнүүд нь юу гэхээр эртний дакиачууд гээд нүүдэлчингээс гадна ер нь бол нөгөө бид нэр хойд нутгаас ирсэн нэг зэрлэг балмад хүмүүс ирээд шүү дээ. Вандалууд. Тийм ер нь бол варваруудтай төстэй гарал угсаатай тийм хүмүүс. За тэгээд яг газар нутгийн хувьд ярихаар одоогийн Румыний газар нутаг маань түүхэн 3 мужид хуваагдаж байгаа. Трансилвания гэдэг нь Карпатын улс руугаа Унгартайгаа хил залгаа. Ер нь бол түүхэн тодорхой хугацаанд Унгарын хаант улсын газар нутаг байсан. За тэгээд тодорхой хугацаанд Трансилвания гэж өөртөө бие даасан вант улс байсан ч юм уу те. За өмнөд хэсэг нь яг Дунаа мөрний ардл хэсэг нь бол Валахия гэдэг. Тэр нь уулархаг биш, ер нь бол талархаг газар нутагтай үржил шинтэй. Газар тариалал эхлэхэд маш одоо таатай. Үржил шинтэй газар нутаг. Тэгээд зүг хэсэг нь бол Молдавия гэж мож байсан. Одоогийн Молдав улсын тодорхой газар нутаг ордог. Бүгдээ биш үү те? Бүгдээ биш. Тэгээ энэ бүгд маань ер нь бол хоорондоо ижилхэн хэлээр ярилцдаг. Нутгийн аялга өөр байж болно. Гэтэ ер нь бол хүмүүсийн нөгөө этнографийн ч юм уу те, угсаатан зүүн ч юм уу хэлний гарал үүсэл ер нь бол ойролцоо. За тэгээд мэдээж түүхэн хугацаанд бие бинийгээ байлдан дагуулад нэгнийхээ хэсэг байсан хамт одоо allies те, нэг талд холбоотнууд байсан ч юм уу тиймэрхүү. За тэгээ одоо бол Румын гэдэг улс байгаа. Ягаад Румын болсон бэ гэхээр нөгөө Дакия, тэгээ Дачия багт нь Роми эзэнт гүрний нэг хэсэг байсан. За тэгээ Роми эзэнт гүрэн өөрсдийнхөө улсыг бий болгоод Румыния гэж нэрлэдэг болсон. За тэгээ маш Румынтэй нэг сонирхолтой зүйл нь Балканы хойг дээр байгаа. Балканы хойгийн хойд те заагийг хязгаарлаж байгаа мөртлөө Балканы бусад улс орнуудтайгаа хэлний хувьд маш өөр. Латин суурьтай хэлтэй байхгүй юу? Франкофон гэдэг тий. Одоо Франц хэлний нэг франкофоны гэдэг нэг баяр маяр болохоор Румынд ордог юм л шүү дээ. Тий, Румынууд орно. Тэгээд Бухарестэд нөгөө Триумфальны арк байдаг байхгүй юу? Парист байдаг. ч юм уу тэгэхээр өөртөө ер нь тий хэлнийхээ хувьд ч юм уу ер нь бол тэднэртэй илүү төстэй, Италиудтай илүү төстэй, Италид ер нь айгүй байх дуртай, Италиудтай ер нь Италиудтай ямар ч асуудалгүй ярилцчихлээ. Харин тий хоорондоо тэгээ ойлголцоод идэг. Гэтэл Балканы ихэнх дийлэх орнууд ч слав суурьтай хэлдэг шүү дээ. Болгарууд байна, Македон байна, Хорват байна, Словен, Серб ч юм уу тий. За грекүүд бол өөр, албанууд бол тий сондоо. Тэгэхээр яг Балканы хойг дээр байгаа ирнэ бус Балкануудтайгаа тийм ойролцоо биш. Ижилхэн зүйл нь өнөөдрийн байдлаар харахад юу гэхээр шашны христийн шашны үнэн алдартны. Үнэн алдарт юм уу? Үнэн алдартан байхгүй одоо үнэн алдартан. Би чи католик дуу юм болоо гэж бодоос үгүй юм уу? Түүхэн хугацаанд Трансилвани хэсэг рүүгээ ер нь бол Трансилвани хэсэг рүүгээ католик ягаад гэвэл сакс нөгөө германчууд амьдарч байсан унгаруудын нөлөөх байсан учраас одоо бол үнэн алдартны шашинтай. Тэр ягаад саксонууд ирсэн тухай би жийч ярьж өгнө. Тэгээрээ. Тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь Румын яг өнөөдөр сонирхуулж ярихад Европын холбоонд байгаа хамгийн их цыгаануудтай. За энэ бол одоо ерөөсө баг баталж байгаа тийм цыгаануудтай улс. Тэгээд нөгөө цыгаанууд чинь өөрсдийг Рома гэж нэрлүүлдэг байхгүй хүндэлтэй нэр нь. Gypsies гэж дуудвал хүндэлгүй болоод тэдний эрхийг хүндсэн болчдөг. Тэгэхээр албан ёсоор Рома гэж нэрлүүлэхээр Европууд яг дог гэдэг нь Румыни Ромачуудын нутаг учраас Румыния гэдэг. Уг нь бол гарал үүсэх нь Ром эзэнт гүрнээс гаралтай. Бас одоо бас баруун Европтойгоо манайхан бол сега хүнтэй таарах юм бол Рома гэж хэл хүндэтгмээр бол Рома гэж хэлж болох юм шүү дээ. Gypsy бол доромж. Ер нь бол нөхцөл байдал нэг тийм маш сонирхолтой газар нутаг. Тэгвэл энэ юу юм бэ штэ би тийж бас уншижсэн. Өрмөний одоо энэ газар нутагт балах дээр нэг голдуу Роми эзэнт гүрний боол байгаад сурлагдсан чөлөөлөгдсөн боолчуудыг тийш нэг нутагшуулж ирсэн юм билээ л дээ. Тийм тэгээд нөө цөлдөг газар одоо чинь Оросын эзэнт гүрний үед бол Сибирт болдоггүй хүмүүсээ цөлдөг байсантай адилхан. Ер нь бол тийш цөлдөг байсан. За тэгээд хэлнийхэн бүтцийн латин болгочих те ер нь бол. Латин. Тэгвэл нэрнт Балканы хойгдох цорын ганц юу гэж таарах нь шүү дээ. Латин ус байх нь шүү дээ. Тийм тэгсэн хэрнээ маш их Рома цэгануудтай. Станер бүх төрөл нь бүрдсэн газар юм шүү. Яг энэ 9 шидэн бүрдсэн газар. Маш сонирхолтой байгаль үзэсгэлэнтэй. Байгаль гоё бах те. Би зүгээр одоо танаас асуух гэж байна. Одоо ингээд би л миний вэл энэ мейнстрим гэдэг чинь ингээд үндсэн газруудаар аялах дурггүй. За би ч бол Туркийн баруун зүүн хэсгээр аялах дуртай. Алимар байдаг те. Сирлүүгээ төгсөн маягтай. Эсвэл
яг энэ Балканы хойгийн Румын энэгээр Трансилваниар явмаар байдаг байхгүй юу? Гайхалтай үзэсгэлэнтэй. Тэгээд нөгөө бит соёлын өвөд маш их байхгүй юу? Одоо Брашов, Пупояна ч юм уу те энэ Дракулагийн өөрийнх нь бий болгосон хэрэм цайз гэдэг одоо болтол байдаг. За тэгээ мэдээж яг Брашовд бол Дракула өөрөө нь очиж байгаагүй гэдэг нь Брам Стокер Ирландын зохиолчин Дракула гэдэг зохиол дээр гэр нь Брашов байсан учраас Брашов Касл амар алдартай болсон. Тэрнээс биш гайхалтай үзэсгэлэнтэй. Тэрнээс биш ер нь бол Дракула Румынчууд өөртөө Влад Тепеш гэдэг юм. Тепеш гэдэг нь бас цовдлогч, шорлогч гэсэн утгатай нэр. Тэгээд Румынчууд нь өөртөө нөгөө Брам Стокерийн зохиолоос болоод тэндээ Дракуланд байсан гэж итгэдэг. А гэтэл тэнд өөрөө физикали очиж байсан ч баримт бараг байхгүй. Тэгвэл одоо бараг одоо зулаа маань мит бастер гэж байгаа юм шүү дээ. Домог үгүйсгэж байгаа юм шүү дээ. Тийм маш сонирхолтой. Тэр Пояна бол бүр гайхалтай аимшигтай. Ер нь дөхөд ойртоход л бараг л сүнс тэр 20 мянган цовдлогдсон хүний сүнс тэр шигүү чихтэй ойд ингээд те уйлаад гашуудаад байгаа юм шиг тийм мэдрэмж төрөхөр гад. Сонсогдох уу бараг? За бараг л ер нь чихээ жоохон их итгээд нүдэ анивал ер нь сонсогдно. Жоохон сайко дээр очиж сонсогдох нь шүү дээ. Тий. За баярлалаа. Энэ одоо ингээд одоо манай бас ер нь бол уран зохиол бид нар ч бас хичнээн ингээд түүх ярьж байгаа бодит юм ярина л да. Гэхдээ тодорхой хэмжээнд сонсогч нартай ингээд нэг уран зохиолоор бол сеттинг гэж хэлдэг юм л. Тэрийг бүрдүүлчих хэрэгтэй нөхцөл байдал. За одоо ингээд бид юунд тухай ярих гэж байгаа цаашаа явах. За дахиад нэг асуулт байна. Ер нь бол одоо Валахын нийгмийн одоо бид хоёр одоо Валах бол одоо Румыны цөм гэж үзнэ. Би бол тэгж харж байгаа. Валахия гэдэг. Валахын одоо нийгмийн бүтц дээр ерөнхийдөө энэ одоо яг би нэг жоох ингээд бэкграунд суурь мэдээлэл өгье л да. Одоо нийгмийн бүтцийг харьцангуй энгийн. Газар тариалан эрхэлдэг чөлөөт тариачид тэднийг захирдаг баяарууд харин тэдний дээр бүгдийг захирж байгаа баяаруудын одоо захирагч ван буюу воевод гэж нэрлэдэг. За тэгтэл ингээд харахаар ер нь ингээд юуны бүтц нь Монголтой их төстэй. Хараад одоо нийгэм бүтц нь. Жишээлбэл одоо Европын одоо 1400 500 1500-аад 15 дугаар зуун мөнд Европын одоо хотууд ингээд Англи ч юм уу те Франц ингээд Герман ингээд ярихаар өөр гар орчуудтай ингээд нийгмийн чөлөөт иргэд мэргэд аюул олон юмнууд өгсөн чинь чөлөөт тариач гэдэг чинь манай нүдэлчдийн тайлбарчтай одоо юу гэдэг нэг морьтой хүмүүс байна. Тий. За тэгснэ тэдний нэг дунд нэг ноён байна. Тэр ноёнууд нь хуралдаа гэдэг нэг хаантай ч юм уу иймэрхүү ингээд загвар харагдаад байгаа. Тийм байна. Тэгээд одоо энэ воеводууд нь гэдэг нь яг одоо миний ойлгоод байгаа энэ Орос хэлний воевод мөн үү? Мөн. За тэр ихтэй жоохон тайлбар. Тийм за воевод гэдэг үн өөрөө серб дэх тааралдна, югослав тааралдна, болгарт бол байхгүй. Тэгээд хойшоогоо энэ румын руу хэрэглээд байгаа. Энэ яг гэхээр за Орос дээр бол бид нар нөгөө хамжлага гэж ярьдэн шүү дээ, тийм. Тухайн эзний газар дээр газар тариалан эрхэлж байгаа хамжлага бол газар тариалан эрхлээд нөгөө цалин хөлсөө өгөөд тэгээ үлдснээр нь өөрөө амиа зогоож байгаа. Энэ дээр чөлөөт тариачдж байгаа. Гэтэ газар нь бас эзэнтэй байхгүй юу? Тэгэхээр нөгөө воеводууд нь одоо тухайн газар эзэмшиж байгаа угсаа залгамж одоо угсаатай сурвалжит гэр бүл гэсэн үг. Газрын эзэл юм шүү дээ. Тийм газрын эзэн тэгээд угсаа сурвалжтай. Газраа эзэмшдэг. Тэрэн дээр нь тариачтай ажиллаж чинь тэднэрээс буудай татвар хувьчураа авдаг, цуглуулдаг. Тэгсэн мөртлөө угсаа сурвалжтай нь маш чухал. Тэгэхээр нөгөө воевод буюу нөгөө буяарууд нь тийм. Тэгэхээр нөгөө воеводын төлөө ямар ч буяар тэмцэх хэрэгтэй. Ямар ч буяарын хүү, ямар ч буяарын удам воевод болох боломжтой гэсэн үг байхгүй юу? Харин одоо яг энэ дээр ингээ харагдж байгаа тэднэрт нэг юм энэ бол тийм гэсэн дүрэн байхгүй. Тий. Яг ингээд хинч байж болно. Хамгийн гол нь дүрэн бол яг байгалийн хуулиараа хин хүчтэй нь болно гэдэг дүрмтэй байна. Дийгтэл жишээлбэл хин сувчтай биш сулч гэсэн хамаагүй хааны удам гэдээ тусдаа болчихж байгаа шүү дээ. Тэгтэл воеводын хүү заавал воевод байх боломжгүй юм байл шүү дээ, тий. Энэ яг тухайн нийгмийн одоо энэ одоо бидний ярих байгаа түүхийн хамгийн том одоо юу гэдэг зангилаа эдэрт хэсэг нь болчихж байгаа. Яг цагаад бол одоо ингээд боддоо одоо Валахийн хойно хүчтэй Унгарийн улс байна. Унгарч хүчтэй улс шүү дээ. Маш том улс бас. Саксонууд оролцдог. Өмнө талд нь дөнгөж Константинополыг иргэшээлдээ авч исэн авах гэж байгаа одоо дахиад 400 500 жил одоо Европын тавцанд ялангуяа зүүн Европын тавцанд хамгийн том нөлөө үзүүлэх гүрэн өндийж юм тий. Ийм үед Валахия гэдэг чи одоо дунд нь жижигхэн байж байгаа нэг яг үнийг хэд өндөг шүү дээ. Нэг үхрийн адууны зүчээнд оролцсон өндөг шиг юм байна шүү дээ. Харин тий. Дахиач юм уу тий. Тэгэхээр яг ийм нөхцөл байдал дээр Дракула гэдэг хүн одоо үүсэж бий болж байгаа гэдэг нь өөрөө тухайн түүхийн маш манай одоо үгүй Дракулаг энэ түүхэнд маш их хурцлж юм тод томроо харуулсан болоо гэж боддог байхгүй. Тэрнээс Дракула энэ дээр төсвөр тоглож чадаагүй болвол зүгээр нэг юм бүс нутгийн жижигхэн одоо дүр болоод ер нь нэг тэгсгээд нэг тийм хүн байжсэн юм аа тийм ноён байсан ингээ болоо. Байсан юм шиг. Мэдээж хэрэг түрүүний таны хэлдэг тэр нөгөө нэг Дракулагийн зохиолыг бичсэн зохиолч биш үү? Тий.
Тэр бол яа харахгүй одоо энийг домогж болсон л та тийм супер болгоцсон тий. А тэрнээс үрэл одоо манайхаар бол одоо манай 18 7 дугаар зуунд байдаг одоо тий Чингүнжав төвшний л одоо хүн байлаа шүү дээ. Чи бараг нэрийн хэрүүл тий. За. Одоо хөөсөлцсөний захирагчд нь энэ ийм байна. Түрүүний воевод гэдэг чинь нэг юм бас нэг бүх юм чинь нэг их өсвөрөөс гаралтай шүү дээ. Булгийн их гэж байх. Тэгэхээр булгийн ихний үхээр хууль ёсны захирагчдаа тэр воевод нь заавал нэгдүгээр Базараб хааны удам хааны угсаатай заавал ингээд холбоотой байх хэрэгтэй юм байна. Базараб гэдэг энэ бүх одоо Валахи ихлүүлсэн үүсгэл зэг нь Базараб гэдэг хаантай холбоотой юм байл. Тэгэхээр тийм болохоор воевод захирагчид одоо урт хугацаанд эзэн сууж чаддгүй ус гэж. Базарабын угсааны 2 том фракц байдаг юм. Байсан юм тухай. За одоо манайхаар ялгар халах хоёр гэдэг шиг зөв яг төсөөлөхөд. Тэгээ ах トゥ үеэлүү тэгээ тэдний доорх нөгөө нэг бастард гэж хэлдэг штэ. Тий. Бутаж хүүхдүүд. Яг бутаж чинь бол яг бутаж биш юм байгаа штэ. Эцэггүй л хүүхд тахгүй юу? А энэ ч болохоор ч нөгөө нэг албан ёсоор гэр бүлээс гараагүй хүүхд гэдэг яваад байгаа юм. Тий. Эднэр дээр бол бастард гэдэг нь бутаж болчиход байгаа шүү. Албан ёсны хатнаас гараагүй ч юм уу тэр хүүхэд. Одоо жишээл татвар эмээс гарсан хүүхэд нь. Энийг зөвөр ойлгохоор юм бол бутаж гэдэг нь Монголд бол арай жоохон өөрчлөлт байгаа. Тий. За яг хөө тэгэхээр ямар ч байсан бутаж гэдэг хэлэхэд бол эдгээр бол төрийн эрхийг авах бүгд одоо түрүү нэлдэг шүү дээ. Би хаан болох эрхтэй гэдэг тийм одоо юу гэдэг эрх нь үүсцэн байдаг хүмүүс. Тийм төрөл эрхтэй. Тийм төрөмөл эрхтэй. За ингээд хоёр том одоо Дракулештийн фракцийн хамгийн том байсан Даништ гэдэг. Дракулешти Даништ гэж би зөв дуудаж байна. Тийм зөв. За энэ хоёр хуваагдсан. За ингээд одоо Валахиягийн одоо итлүү хүчрэг том гүрний завсар хавчигдсан байралтай учир Влади эцэг Валахийн воевод байхдаа заавал хэнийг ноёрхч гүрний тусламжийг эргэлхийлэх шаардлагатай болсон. За энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нөгөө нэг одоо 18 дугаар 100 19 дугаар 100-д одоо Орос хятадын дунд байж хахад одоо манж хаант Оросын дунд байж хахад заавал хэнийг баланслуул тэнцэхтэй нэг ийм тэнцвэртэй одоо өнгөр Отtomаны эзгүүрийн дунд орж ирсэн гэсэн үг. Одоо нэг асуулт байна. Энэ Дракула гэдэг үг ямар гаралтай вэ? Дракул. За. Ер нь бол dragon луу байхгүй. Луу гаралтай. А тэгвэл тэр нь яг юу байсан байгаа? Нэг юм ордер байсан байгаа. Дэг. За тэр нь одоо луугийн удамч гэдэг юм уу те. Одоо нэг Game of Thrones шиг байж болно те. Чон гэдэг шиг те. За. Тэрэн дээр яг нэг эмгэнэлтэй юм харагдаж байгаа нь за цаана нь Роми эзэнт гүрэн байна. Унгар байна. Балканы хойгч нь өөрөө Отtomаны эзэнт гүрэн те. Исламын шашнтнууд энэ хоёрын хоорондох зүгээр нэг сандвич нутаг байхгүй. Buffer zone. Хин эрх мэдлээ тогтоох вэ? Энэ газрыг л ингээд нэг нь хит эрх мэдлээ тогтоочихгүй бол хоорондоо ингээд нэг мөргөлдөхгүй. Яг ингээд цус тулаанд оролцохгүй хүн шиг л байх. Нэг мэмгэнэлтэй бас манай газар нутаг манай түүхтэй ч гэсэн ойролцоо. Бид нэр хоёр том эзэнт гүрний дунд сандвичлагдаад байж байна тий. 100% давхцахгүй ч гэсэн ижил төрөлтөө ижил одоо хувь тохиолдол их ба шүү дээ тий. Харин тийм маш их харагдаж байна. Ер нь бол нэг ийм байдгийн зүгээр олон улсын геополитикийн харилцааны түүхэнд заавал яригддаг зүйл equilibrium гэж хэлдэг. Баланс гэдэг. Их гүрнүүд хил залгаа орчихроо заавал дайтдаг. Тийм болохоор заавал нөгөө дундаа бүх хүстэй бэжэж инх таймнаас ахиулдаг гэсэн тийм ерөнхий ойлголт байгаа. Энд чи одоо зүгээр нэг юм бид нар л одоо энэ хүмүүнлэгийн соёлжсон одоо орчин үед амьдраад байгаа учраас л яриад байгаа болохоос энэ чи бүр айл энэ үеэс эхлээд ингээд бүр тогтсон дүрм журм байхгүй. Одоо Швейцарыг хүртэл дундаа байлгаж эд нар чинь бэлтхан болж эхэлж байгаа. Харин гэх мэт. Тэгэхээр тэр нөө Дракуле штэ тэр Дракулын ордер гэдэг нь юу вэ гэхээр миний хувьд шүү. Миний хувьд Ромчуудын тийм баруун Ромын эзэнт гүрнийхний л бий болгосон тийг нөгөө жижиг тэр Валахиудыг те өөрсдийнхөө талд байлгах та нар загалмайтны ертөнцийг аварч байгаа хүмүүс шүү. Цаадал нь Отtomан ирээд шүү дээ. Үнэ нөгөө исламын шашинтай хүмүүс ирээд те. Тэр ертөнцийг аварч байгаа тэр ертөнцийг исламын ертөнцөөс хааж байгаа агуу бааtruуд шүү гэж хошгоруулаад нэг дэг бий болгоод нэг гайхалтай сүртэй нэр өгсөн юм шиг надад бол санагддаг. Ер нь бол төгч байна. Зөв. Гэхдээ нөгөө нэг эднэрт нь шууд өгөөг юм байна л та. Нөгөө эднэрийн нөгөө эхлээд мандат гэдэг чинь заавал нөгөө нэг арай жижиг байгаа шүү дээ Валахууд чинь. Тэгэхээр арай томд нь буюу Унгарт нөхсөн байна. За Трансильвани. Одоо нөгөө католикууд. Поп гэсэн үг л дээ. Тэгэнгүүт нөгөө Трансильвани энэ гэж Унгарын хаант улсын чинь өөрийнх нь дэг нь болохоор одоо би яг журамч гэж хэлээ. Ордер гэдэг яваад байна шүү дээ. Энэ болохоор Унгарын хаан байсан юм байна. Унгарын хааны өөрийнх нь дэг. Тэгээд нөгөө нэг албан ёсоор нөгөө воевод болохын тулд нөгөө нэг эцэг Влад нь Төв Европын хүчрэг улсууд тэр тусмаа Унгарын хаант улстай харилцаагаа сайжруулах хэрэгтэй болсон. Тэгээ үнэ эрэхтэй түүний одоо тэр алдар одоо тэр тайтлт нь Дракул гэдэг нэр нь тэр Унгарын хаант улстай холбоотой болж тэдний хүчийг авч дэмжлэгийг авч воевод болсон учраас хүссэн үсээгүй тэр нөгөө нэг Дракул гэдэг овгийн одоо дэг ордерт нь одоо дэгдэн нэгдсэн гэсэн. Тэгэнгүүт тэр Дракул гэдэг одоо юу тийм одоо овгийн удмын нэр нь орж ирж байгаа юм.
Тэгэхээр Унгарын хаант улс буюу цаашлаад нэг Ромын католикийн төвөөс өгсөн та нар гэдэг нэг тэр юу байгаа шүү дээ. Та нар бол луу хамгаалах луу гэдэг. Тэгээд ирэхээр нэг тэрний сүйд одоо гэрэл нэг цацрагын тусч ийн гэсэн санаа юм. Тэгээд эдэр Дракул гэсэн нэр авсан. Гэтэл орчин цагаар өмнө хэлэн Дракул гэдгийг чөтгөр evil. Альбин чөтгөр гэсэн агуулгатай гэсэн. Тэр нөгөө энэ одоо Владас усан байж болох уу? Тийм, Владас усан байж болох байхгүй. За одоо тэгээд Унгарын хаан бөгөөд хожимо ариун Ромын эзэнт гүрний хаан болсон Люксембургийн Зигисмунд одоо байгуулсан Хүлэг Баатрийн язгуурын дэх тус, журам тус гэдэг ордер. За энэ тэгэхээр яаж нэхэр Order of Dragon-ыг ариун Ромын эзэнт гүрч том улс шүү дээ. Ромын папаас юугаа мандат авдаг. Тэгээд Люксембургийн Зигисмунд гэдэг Унгарын хаан өөрөө одоо Order of Dragon-ыг байгуулад тэр дотороо нэгтгэж оруулсан одоо Валахийн одоо эцэг Влад нь драгон болсон учраас драгон гэдэг цолыг хүртээ авсан. Уул нь бол одоо энэ Зигисмунд гэдэг хаадчих том хаадчтай уул нь. Гэтэ тэдний нэр нөгөө нэг яагаад Дракула гэж харагдаагүй гэхээр нөгөө нэг алдартай нөгөө поп болгодог супер хиро болгодог гэдэг зохиолч маань Дракула гэдэг нэрээр барьж авсаар хагаад нөгөө нэг том Дракулагийн гэр бүл нь ордер нь тэрэндээ ингээд дарагдсан юм байна тий. Ийм өчртэй юм байна. За маш сонирхолтой явж байна. Хоёул өнөөдрийнхөө ивент итгэгчийг нэгдүр тий. За өнөөдрийн маань нэвтрүүлгийн маань ивент итгэгч бол мөрөөдлийн хөлөг онгоцоор аялын урамшууллыг зарлаад байгаа Skytel компани ажиллаж байна. Тэнгис далай дээгүүр хайртай хүнтэйгээ мөрөөдлийн аялалд гармаар байна уу? Тэгвэл тань зориулсан Skytel-ийн шинэ урамшуул эхэллээ. Урамшуулалд оролцоод хосороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах хэрэг болон бусад цахим бэлгүүдийн эзэн болоорой гэж байна. За шинэ энэ дээр шинэ хэрэглэгч болох дижитал картаар дансаа цэнэглэх, дата багц авах, одоогийн багцаа ахиулах, зэрэг бусад үйлчилгээг аван урамшууллын эрх цуглуулад мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах 3 хосын нэг болохоос гадна бусад цахим бэлгүүдийн эзэн болох юм байна. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 11,000, 14,000 төгрөгийн картаар дансаа цэнэглээд мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрх авахаас гадна сар бүр тодруулах iPhone 16 гар утасны эзэн болох боломжтой юм байна. Тэгэхээр урамшууллын хугацаа маань 2025 оны 4 сарын 30-наас 2025 оны 5 сарын 30-ны хооронд мөн 6 сарын 30-ны өдөр тус сошиал хуудасуудаар тодруулах юм байна. Тэгэхээр та бүхэн мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах урамшуулд орохыг хүсвэл Skytel компани хэрэглэгч болоод 11,000, 14,000, 21,000 төгрөгөөр карта цэнгэлэх юм байна. За өнөөдрийн итгэжтэй баярлалаа. Чи круз юм байна те? Тий. Гоё юм байна. Круз аялд гарах нь шүү те. Тийм байна. Круз аялж бас сонирхолтой шүү. All inclusive байдаг гэсэн шүү. Тий. Өдөржин аялж агаад оройн шүнжин аялж агаад өглөө 70 хэрэг дээр портон дээр очдог. Өглөө болгон шинэ хот дээр юм шүү. Тий. Тэгээд өглөө порт руугаа гараад өдөржин хот дотроо хинж агаад оройн онгоцон дээр ирээд аялдаг. Ер нь бол аялдаг зочд бодол гэж ойлгож байна. Тэ нэг нэг history чөлөө юу гэх National Geographic cruise-ийн нэг тухай бүтэн нэвтрүүлэг үзсэн бас сонирхолтой юм. Багуудынх нь ард нь ажилтдаг хүмүүс гэл. Харин тийм менежер гэсэн чи хэдэн хүн ажиллана? 10,000 хүн менежер. Тийм галт тогоо тэгээ театр, entertainment гэл тий. Сони юм бэл энэ бас амьдралынхаа туршлагыг яваад үзчихмээр санагдав. За тэрийг хийм боломжийг маань Skype болгож байгаа юм байна. За манай Дракула юу болж байна? За ингээд одоо Зигисмунд хаанаас одоо Дракула гэдэг дэгээс дэгтэн нэгдэж орсон байж тал Зигисмунд хаан нас барна. Нас барахаар хүчний төв Унгар улс суларч эхэлсэн гэсэн үг одоо хүч нь. Энэ үед хоёр эцэг Влад өмнө зүг орших Оттоманы Турктэй холбоотой болгоё ирэмэлж эхэлсэн. За ингээд тал таттай л яваад гэсэн үг. Яа тэгэхээр энэ хүн ингээд яагаад ингээд тал татаад байгаа гэхээр бусад воеводууд нь бусад одоо баярууд нь воевод болчих бололцоотой. Хэрвээ энэ хүн хит нэг төлийг налвал Оттоманы эзэнт гүрний тааллыг хүртсэн баяр цэрэг зэвсэг дэмжлэг авч байгаад өөрөө навч хаях болцоотой учраас ингээ хоёр тал руу дандаа налж явдаг тийм. Хоёр хөлтэй юм шиг явдаг тийм л болж таарад байсан үг л дээ. Тэгээд Оттоманы Турктэй холбоотой болгох ирэмслээд Оттоманчууд Дунай мөрний гатлан довтлохоор ерөнхийдөө үргэлж занал хийлж боддог байсан. Тийм болохоор Унгарын эсрэг одоо дэмжлэггүйгээр Валахи гэдэг газраа хамгаалах юмч боломжгүй. Иймээс эцэг Влад Оттоманы нийслэл Адирне гэдэг утгаа шүү дээ тийм ээ. Эдирне. Тийм Адир юу нэ? Эдирне. За. Одоогоор Эдирне. Адрианопол юм биш үү? Тийм. Хедрине барьсан хот байхгүй юу? Хедрин императорын барьсан хот. За баярлалаа. Уучнаар одоо Византийн Адрианополь гэж хотыг зорж одоо тэнд нийслэлж ирсэн юм шүү дээ тий. Нөгөө юу ятсан? Османч нь өөрөө томроод Европ руу Балкан руу ороод ирсэн хийнэ Константинополийг буулгаагүй тойроод нийслэл нь Адрианополь ч одоо Болгар Туркийн хил дээр идэг байхгүй Европ дээр идэг. Европ талдаа байдаг. Тий Европ талдаа идэг хот байхгүй юу. За ингээд Султан 2 дугаар Мурад дээр очиж мөргөж жил бүр албан дотор төлөх Оттоманы армийн Унгарт хийх довтлогоонд жигүүр одоо тий жигүүр бол гэж хэлдэг шүү дээ хавсрах болно.
гэдгийг зөвшөөрсөн байна. За ингэж аваад эн чинь Унгар суларчингууд хөвчтэй Отоманд очиж өөрийнхөө хүчийг өгж яваад байх нэг эрхээ баталгаажуулж явсан гэсэн. Отомонтой одоо холбоотон болно гэдэг бол христүүдийн одоо загалмайтны ертөнцийн хувьд бол одоо лалын одоо исламын үрхүүдээс одоо загалмайтуудаа хамгаална гэдэг тангараа бол зөрчиж байгаа мэт санагдаж байгаа. Гэхдээ лалахын эзэн хаан байх удирдах цорын ганц бодит боломж нь энэ байсан учраас тэр хүнд өөр сонголт байгаа. Одоо энэ дээр нэг түрүүнийг хэлсэндээ нэг эдгэрт яг их ашиг байгуулахаас юу байхгүй гэлээ. Нөгөө одоо лоялти байхгүй. Занжин шугам байхгүй. Тэгээ жанжин шугам байхгүй. Эрх ашиг хамгийн чухал. Тэгэхээр үсээ маргааш ч гэсэн өөр болж болно гэсэн үг зөв үү? Тий. Маргааш буцаад Унгарчууд дээр очино. Тэгээд Отоманы хувьд ягаад Валахиан те нэг однаа ч 2 дугаар влад шүү дээ тий. Ягаад энэ саналыг хүлээж аваад байна гэхээр Отоман бол тэр үед нөгөө эзэн түрэмгийлэлтэй Балканаар төсөөлөөгөө Европыг тэр чигээр наавна гэж бодож байсан. Гэтэл төв Европ руу ороход Трансильваныг гатлах ёстой. Тэр Трансильваны гатлах замыг нь Валах тавьж өгчээсэн байхгүй юу? Валах тэрний үүдэн дээр нь байсан юм шүү дээ. Тэгээд нөгөө тэр чинь нөгөө одоо газар зүйн байрлалын хувьд бол нөгөө өртгөн шигүү намхтай ой. Тэгэхээр тэрийг гатлна гэдэг олон мянган сэргээр гатлна гэдэг ч өөрөө логистикийн хувьд маш хэцүү. Хүнс, хоол, тэжээл, хамгаалалт, аюулгүй байдал энэ бүгдийг өөрийн талын воеводоос авах боломжтой байсан байхгүй юу? За энэ тэгвэл одоо safe одоо нэг passage маягийн байх хэрэгтэй. Энэ чинь тэгвэл стратегийн хувьд бол маш ачаал өвдөлтөөс учраас үргэлж Отоманы эзэнт гүрний заавал одоо юу тийм аппетит нөхөлтөд дуршлан хөдөлгөх газар бол таарах гэдэг шүү дээ. За баярлалаа. Тэгэд одоо мэдээч хэрэг одоо эцэг булаад бол өөрийн байр сууриа хамгаалах, хангалттай тооны баярыг өөрийн талдаа татах, халдан дайрсан товтлогоонд тариачтай хядуулахгүй байх. Энд чинь бас тариачтаасаа цалинжиж байгаа шүү дээ, тийм ээ? Одоо орлого татвар авч. Маш одоо эмзэг, нарийн тэнцвэр шаардсан шийдлүүд. Энэ дээр нэг алдаа гаргахад л ерөөсөө улсаараа сүрэн өөрөж байхгүй болдог. Султаны эсрэг илэрхий тэрсэл гэдэг бол Валахыг Отоманы армийн хүлд бол үрж хаяна. Мянган ерөгдөө Валахын удаа хядуулна. Эцэст нь Влад өөрөө алагдаж оронд нь султантай эвлэрэхэд бэлэн дурын баяр түүний орыг залгана гэдэг ерөөс энэ бол өдөр болгон санаж явдаг дүрм нэсэн. Тангад улс мөхөө өдөр болгон санаад байдаг. За энэ одоо аавынх нь нөхцөл байдал. За тэгтэл одоо Унгарийн Трансильван дэх Отоманы товтлогыг дэмжсэний дараа тухайн үеийн хамгийн нөлөө бүхэн хүмүүсийн нэг болох Янош Хуняди гэдэг тийм ээ. Жон Хуняди гэдэг хүн одоо түүхийн тавцнаар гарч ирж байгаа. Ингээд одоо Трансильван гаралтай Хуняди Унгарийн хамгийн хүчрэг язгууртнуудын нэг байсан бөгөөд энэ чинь яг хаана бас биш байгаа юм. Тий. Одоо режент гэж нэрлэдэг. Улсын удирдагч гэж хэлдэг юм. Түшээ тий. Отоманы тэлэлтийн эсрэг гол тэмцэгч байсан. За энэ ч одоо баг хочин туркуудыг хядагч билүү. Туркуудыг тийм хочтой байгаа шүү бүр тий. Зарим үед одоо эцэг хүү владуудын хатуу ширүү дайсан байсан Хуняди. Заримдаа бат бүх холбоотон ч байсан. Сонин. За ингээд одоо ингээд үзэхээр хөөрхий влад автагаа цуг бол их олон одоо юу тийм зовлон зүдгүр дүндүр явах нь маш тодорхой болж байгаа шүү дээ. Яг хоёр талд нь тэлээ урах шиг татчих шүү дээ нэг тий. Харин тийм тэгээд нөгөө гаргаж ирсэн шийдвэрүүд нь яг л нөхцөл байдлын улмаас л амьд үлдэхин төлөөлөл байсан юм шиг байна. Улс үндэстнээ авч үлдээл өөрөө амьд үлдэх тий. Одоо 1440 онд Хуняди Балканд хамгийн гарамгай цэргийн жанжин хэмээн тооцогдож Унгарт аль хэдийн нөлөө бүхий язгууртан болчихсон байсан. Туул Валахыг дахин Унгарийн хяналтанд оруулахын тулд тухайн одоо барууны хэлгээр Луумба ташуур гэдэг юм байна. Аргадах болон аргадан айлгах гэдэг одоо дарамтлах арга гэдэг. Одоо манай арга монгол хэлээр ярих юм бол луум гэж ингэж хижээж ягаад ташуураар ташуурдана л гэсэн санаа л та тийм. Одоо аргадан айлгах гэж би өөрөө тэгж хөрвүүллээ. Отоманы Трансильван Carroted Whip гэдэг тактик гэдэг юм байна л да. Отоманы Трансильваны хийсэн дараагийн тоглохын үеэр эцэг Влад Хунядиг дэмжиж эхэлсэн. Буцаад эцэг одоо Влад нь Хунядигээ дэмжиж эхэлсэн. Уг нь Отоманы дэмжлэгээр воевод болсон байгаа шүү дээ. Тэгээ Хунядиг хүчрэх болоод тэгэхээр ингүүд Отоманчууд нөгөө нэг Трансильвануу дайрж яхад нь эцэг одоо Влад нь байраа сольсон баг байр суурь. Ингээд одоо Отоманчуудыг буц огсны дараа султан эцэг Владыг Эдирне рүү ирж юу болоод байгааг тайлбарлахыг шаардсан. Чи чинь ингэж яриад байсан. Юу болоод одоо Трансильванаар ингээд дайрж яхад чи өөрөө юу болвоо гэдэг асуудал бол зүйсний асуудал юм шүү дээ. Ямар ч хаана. Султаны тушаалыг сөрсөн бол Валахыг дахин Отоманы аюул занал унах байсан тул эцэг Влад 1442 онд Эдирне рүү явсан баг. Яа. Түүнийг очмогч баривчилж шоронд хорсон бөгөөд хамт явсан хоёр хүнч баригдсан. Хөвгүүд нь 11-ээс 14 насны гэдэг юм. Владыг яг он тодорхойг байгаа. 3 жилийн зайтай ирдэг юм. Тэгээд 11-ээс 14 орчим настай байсан болов гэж үзээд байгаа. Влад одоо манай ирээдүйн шор Влад 7 орчим настай дүү Раду нараа дагуулж авсан.
эцэг Влад султааны гарт очих үед хэр аюултай болохыг мэдчихсэн учраас ууган хүүгээ валаагт үлдээд намайг байхгүйгээр улсаа удирдах удирдаарай гэж үлдээсэн баг. 3 хүүтэй байсан юм байна тий. Тий. Тэгээ 2 хүүгээ баг 2-аа дагуулж байсан. Хоёрдугаар мөрчөө тухайн үед ердөө 15 орчим настай байсан. Жоохон биш тий. Эцэг болон дүүнэр нь Отоманы хоригдол болсон тул тэрээр Унгөртэй холбоотон болж султаныг сөрөх ямар ч боломжгүй болсон. Барьцаанд байгаа шүү дээ. Аав нь. За Унгөртэй нийлчих юм бол нөгөө хэд нь асуудалд орно. Тийм болохоор унгөрчүүдэд зааж чадахгүй, отоманчуудыг ингэж чадахгүй. Яг сая жинхэнэ нөгөө хадан тавьчихсан халиуны зулцах шиг нөхцөл байдалд одоо ууган 15 настай мөрч байна. 2 дугаар мөрч үлдсэн. Үүнийг ашиглан Хүньяди Валахи руу давталж. Залуу мөрчийг хаан ширээс навч хаяад оронд нь эцэг Владийн үеэл Базарабыг Унгарын воевод болгосон байна. За ингээд тий одоо эцэг Влад 20-нд байгаа 2 хүүтэйгээ. Тэгвэл дуугууг нь 15 настай хүү төр ирж байгаа. Үлээгээл хаяж. Тэгээд эийг орол залгыг гэсэн дурын воевод тавина. Тэгээд Унгарын дэмжсэн воеводоо тавина. Тэгээд нөгөө яриад байгаа Базараб гэдэг байгаа Базараб хаан болгож тавьсан багт. Влад султан барьцаа болгож 2 хүүгээ үлдээгээд байж байна. Тэгээд нөгөө нэг ойролцоогоор Унгарын одоо дэмжлэгтэй воевод тавигдчихлаа шүү дээ. Тий. Одоо Базараб тэгэнгүүт Отоманууд бодсон ба. Энэ ашиггүй. Тэгэхээр одоо Владыг сул. Очоод буцаад воевод болог. Бидний талд ажиллаг. 2 хүн надад байгаа юм чинь. Ингээд эцэг Владыг Отоманууд суллаж Валагт нь буцааж явуулаад хүү мөрч болон өөрт нь өмжүүлсэн баяруудын дэмжлэгтэй дахиж воевод болсон. Эцэг Влад нь. Влад бол барьцаанд нь 2 хүүгээ үлдээсэн баг. За ингээд одоо ингээд үйл явдал ингээд 2 тийш ингээд савлаад шүү дээ. Отоманы султаны ордонд ойролцоогоор 5 жил өнгөрсөн тэд нар. Туркийн агуу бөгөөд аимшигтай ирээдүйд болох байсан шор Влад үнэн эрэхтэй тэдний гарт өсөж тэдний хүмүүжлэр одоо тийм хүмүүжиж Отоманы харваачтаас цэргийн эрдэм зэрэгт суралцаж султаны барьцаанд байх үед түүний амьдрал бол ямар байсан нь төсөөлж байгаа тийм. Зөвхөн гадны хүүхдүүдийг гэхгүйгээр одоо өөрийнхөө одоо хан хүүнэрээ хүртэл зодож итгэдэг. Одоо визиринууд нь тийм сайдууд нь багш нар нь. Тийм болохоор одоо юу гэдэг Владийн хүүхэд эцэг Владийн хүүхэд Влад Дракулыг зодох бол шийдэх бол тийм ерөөсөө тийм нүд өмөрөөд юу гэдэг хайрлах зүйл биш. Тэгэхээр маш хатуу гараар өссөн бол таарч өгсөн дэг жаягаар ордны. Дээр нэмээд өмөөлж хамгаалах чинч байхгүй. Энэ талаар ер нь жоохон төрсөлж өгөөч. Туркийн яг энэ нэг юм барьцааны асуудал. Энэ маш сонирхолтой нөгөө цусны татвар, цусны төлөөс гэдэг бас барьцаа гэдэг. Энэ нь ер нь бол нөгөө маш түгээмэл хэрэглэгддэг гэсэн уламжлал байхгүй юу? Өөрсдийнх нь татвар гувчурын төлөөд өөрсдийнх нь гадаад бодлогыг хэрэгжүүлж байх ёстой жижиг ханилэг ванилэг улсуудын хааны хүүгүүдийг Отоманы ордонд авчирч өсгдөг. За гэхдээ заавал тэгээ ордонд авчраа гэд боолчлогдоод гадуурхагдаад байна гэсэн үг биш. Харин Отоманы ордонд ирснээрээ маш дээд зэргийн цэргийн боловсрол өгдөг. Шинжлэх ухаан, яруу найраг, алгебр, геометрийн боловсролтой болдог. Цэргийн эрдэмтэд гарамгай сурдаг. За тэгээд маш олон түүхүүд байгаа. Ийм зүйлүүд болсон. За энэ Влад биш тий. Тэгээ зөвхөн Влад Раду 2 биш. Тэгэхээр нөгөө Влад Раду 2 дээр гэхдээ тэгэж Отоманы ордонд өөрөө өсөх нь барьцаанд байх нь аль талтай гэдгийг энэ хоёр ах トゥ хоёр харуулдаг байхгүй юу. Раду нөрөө Отоманууд илгэтэй. Отоманы талын юм болоод сүүлд нь юугаар нөгөө воеводоор явж байгаа шүү дээ тий. Гэтэл нөгөө талаар ах нь бол Отомануудыг үзий яддаг. Гэтэл Отоманы ордонд сурсан тэр цэргийн дайны тактик, стратеги тэр аргуудаар тэр турк хэлийг чөлөөтэй мэдж байгаагаараа тэр турк цэргийн армийн тэр яничаруудын дайны арга стратегийг мэдж байгаагаа өөрөө Мехмедээс зугтж байхдаа гайхалтай ашигласан. Төгстэй. Тэг зарим тохиолдолд өөрөө туркээр яриа турк хувцастай байгаад би Отоманы шин захирамжийг авчирлаа гэд ярих нь хүртэл нэг тариачин залуу шиг ярихгүй шүү дээ. Тэр чин ордны хүний хэлээр ярьж байгаа болохоор сонгож байгаа үгнээс л эхэлж шүү. Нэг дээд хэл гэж хэлдэг шүү дээ. Тийм ялгаатай байгаа. Тэгэхээр Отоманы ордонд бол маш дээд зэргийн боловсрол авдаг байсан. Тэр үсмаа дайны эрдэмт бол гарамгай суралцдаг байсан. За тэр гарамгай суралцаад хорийг нь өөрсдийнх нь эсрэг ашигласан нэг жишээ бол өөрөө Дракула байхгүй. Яг энэтэй адилхан жишээ байдгийн зөв яг жишээж яг миний ажиглалт гэх юм. Бид нар одоо Алтан ордны улс гэдэг монголчуудаас Оросыг ингээ 200 300 жил одоо ингээд бас одоо удирдлаа. Яг адилхан загвар одоо жишээлбэл одоо нөгөө нэг хэм байгаа шүү дээ. Дмитрий Дооны Дмитрий тэгээ нөгөө нэг хин хаан болдог. Дандаа хан хүүнүүдээр одоо сарайд авчиж байгаа шүү дээ. Тэгээ дандаа жигүүрээ болгож авчиж дайн дулаан хийж байгаа.
хинт одоо юу гэдэг зүгээр одоо жишээлбэл одоо Илхаадуудтай ч хүртэл дайн дагуулж явлаа. Польшуудтай, Литвүүдтэй тэр хин зөндөл дандаа Оросын одоо хандлагуудыг дагуулж явж байгаа шүү дээ хан хүүнүүд. Энд чинь тэднэрт бүх юма зааж өгч байгаа байхгүй яг цагаад бодлоо. Тэгээд энэ нь өөрөө буцаагаад бид нар тэднэртэйгээ байлтгуулахад бидний сул талж эхэлж байгаа байхгүй. Тэг яг үн энэ бүр түүх маш олон тулгаан дээр маш олон юм дээр түүх юм л харагддаг. Тэг яг одоо чи бүгдийг зааж өгсөн юм чинь. За одоо яг одоо хоёлаа энэ тухай бас ингээд ярьж өгнө. Тэгэхээр манай сонсогч нар бас төвчээртэй ингээд дараалтаа хүлээж байгаарай гэж хэлчихсэн зүгээр. Баярлалаа. Одоо тэр Туркийн ордны тэр цусан татврын тухай бас энэ бол манайд ч хүртэл байсан шүү дээ. Манжууд монголчууд хэрэгжүүлдэг байсан. Санаж байгаа бол 9 цагааны татвар авдаг чинь бид нар заавал татвар ав гэж нэгтгүү. Бид нар өгж цалин авдаг гэсэн байхгүй. Дээр нэмээд тодорхой тэрслүү ноёдуудын хүүхдүүдийг Бээжинд аваачиж ордондоо байлгадаг. Тодорхой хэмжээгээр. Тэгээ манжийн соёл таашаалт гэж одоо тасгадаг бас хичээл заадаг ч гэсэндээс тасгадаг учраас энэ чи одоо нүүдэлчин Монголдо ирэнгүүтээ ингээд жоох ингээд тансаглалаа зөөлөн хүчний бодлогын ихний хөлбөринд яваад шүү дээ. Хятадын дипломатын 5 ийг-ийн бодлого гэж байдгийг. Тэрний 3 зөвхөн энүүгээр дамжиж хэрэгж байгаа байхгүй. За яг одоо бэлгээр ихнэрээр албан тушаалаар гэдэг 5 юм байгаа байхгүй. Ийг-ийн бодлого энэ чинь бүр одоо хүннүүгийн үеэс бичигдсэн энэ бол би нэг зохиоцсон зүйл биш юм. Тийм маш сонирхолтой тий. Тийм тэрэн шиг. Тэгэхээр одоо энэ бол Туркууд чинь Турк Оттоман чинь бүр ингээд ухсааг нь хөөх юм бол баг ингээд давхцаар хэмжээний Төв Азиас гаралтай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ соёл энэ одоо нэг юм бодсон бодлууд бол дандаа цуг явж ирсэн л байсан байна. Зүгээр нэг цоо шин хүн ингээд бодож болоо гаргаагүй гэсэн үг. За одоо Оттоманы хориг болохоос өмнө Влади хүүхднаас уулын таата өнгөрсөн. Воеводын хүүхд чинь сайхан тийм ээ. Одоо тэрээр одоо ээж хууль ёсны 2 ах дүү тий эцгийн хамт Валахийн нийслэл Тарговиш хотод нүүж ирсэн 1437 онд. Одоо ном сум цэлэм жад ашиглан тулдааны урлагт суралцж воевод болохтой өөрийгөө бэлдэж гисэн. Ялангуяа Влад бол морь унахт бол онцгой сайн байсан. Итали, Франц, Унгар хэл болон олон улсын дипломат харилцаанд хэрэгтэй гэж үзэн латин хэлтэй байсан. Гахалт. Туркд очихоос өмнө Баяруудын одоо шашин шүтлэг нь үдэн алдарны шашин байсан ч гэсэндээ Ромын католик шашны нөлөө бас хүчтэй байсан учраас эцэг нь католик Унгартай холбоотой байсан учраас залуу Влад бага наснаасаа католик шашны талаар хангалттай сайн мэдлэгтэй болсон. Энэ бол зүгээр одоо юу гэм ойлгох одоо тий. Заавал шашинд орох ш. Гэтэ чинь биднэрт ирээдүйд нөлөөлөгдөх өвчин зүйл учраас тэрийг судлах хэрэгтэй гэж зүхтаадаг биш. Яг л ханху ёсор өсгчтэй. Маш өндөр боловсралтай. Европт католик бол үнэн алдарны шашны хуваагдал нь зарим улсуудын хувьд болохоор Христ, Исламын хоорондох тэмцлээс ч илүү хурц байсан. Тэрний нэг нь шил Валахи байгаа. Ийм учраас хуваагдал тухайн бүс нутгийн улс төрийн амьдрал асар их нөлөөтэйс учраас үнэн алдартай католик хоёрын ойлгох нь бараг Ислам, Христийн хоорондох тэмцлээс илүү нюанстай тарж гэсэн. Тийм бай. Оттоманууд Влад Раду нарыг өсгөн хүмүүжүүлж байхдаа тэдний ноён болгож өсөж байж хэрэгтэй боловсрыг өгсөн гэдэг төрөний тийм ээ. За ингээд одоо ирээдүйн түшмэг улс гэж хэлээ. Вассал гэдэг улсыг түшмэг улс гэдэг юм л да Монгол хэлнэ. Гой орчуулга байна тийм. Үнэн ч албад түшмэг улс болгож түүнийхээ эзэн суулгах хэрэгцээтэй нөөц гэж үзэж тэд нар тэгж хандж ирсэн учраас исламын шашинд хүчээр тэрийг оруулах юм бол илүү уршигтай гэж үзээд шашныг нь одоо хүчээр одоо ургуулаагүй. Туркууд одоо султанд албан татвар хүн хүч бараа таваар боол зэргийг тогтмол өгдөг дуул уртай загалмайтан буюу Христийн шашны ноёдыг бэлтгэхийг л зорж ирсэн. За Влад одоо турк хэлний чөлөөт ярьдаг болсон энэ харах тийм ээ. Бас тодорхой хэмжээгээр 2 дугаар Мехмедтэй ойр дотн нөхөрлж эхэлсэн баг. За ордонд байгаа 2 үеийн тэнгийн тэрсгэн хүмүүс. Гэтэ Влад ч арай ах байгаа штэ. Тийм нэг хэдхэн насаар ах вэ? 2 3 насаар ах байна уу да тий. За тэгээд одоо тэр хоёрын хоорондын харилцаа бол янз янзаар омгоор ярьдаг ч гэсэндээ яг ямар байсан төсөөлөхөд бэрх. Гэхдээ энэ дээр бол ямар нэг тайлбар хэлээд. Ямарч нэг ордон дотор 2 хүүхэд байж байгаа тохиолдолд өсвөр насны 2 хүүхэн. Нэг нь бол Оттоманы эзэнт гүрний тий. Заламжлах хүн. Залгам нөгөөх нь воеводын. Воевод бол түшмэг улсынхын дараагийн хүн. Тэгэхээр чин харилцааны төвшин ч гэсэн өөр байснууд маш тодорхой л доо. Зарим талаар тэдний зан чанар төстэй байсан. Хоёулаа амьдралынхаа турш цэрэг дайчдын зам их хөөсөн. Аль аль нь эрх мэдлийг ер нь бол хүчрхэгжүүлж одоо төвлөрүүлэх эрх мэдлээ хуваах биш. Ийм одоо замыг сонгодог байсан удирдагч нар гэж байна. За одоо Влад Оттоманы хориглохтой олон удаа ташуурдууч хийдгэлдэг байсан. Түүний дотроос нь идэж сэтгэл зүйн гүн сорин үлдээсэн байх гэж үздэг. Төрөний ярьдаг тийм ээ. Нөгөө ирээдүйд их үйлдэлийг нь энд учир шалтгааныг нь тайлбарлах гад тантай хүчирхийлээс учраас Раду бол гоо раду гэдэг очтой их царайлаг залуу байсан бол таарах гэдэг тийм.
Тэгээд сайн гальтай сайхан царайлгаар одоо бас олонний анхаарлыг татаж ялангуяа Отоманы ордны хүмүүсийн талархлыг хүлээдэг. Нэг нь их юм зөвүүн гүлэг шиг харцтай, нэг нь их юм сайхан дүдгэн байхаар энэ муу ямар зөвүүн бэлтэргүй гэдэг. Нөгөөх нь болохоор энэ сайн юм гэд ингээд ийсэн харцааг мэдэрсэн байж болох юм гэж хараад байгаа. Одоо энэ бол дандаа нэг урдч нөхцөл байдлуудын яриад байгаа юм л. За нэг сонирхолтой юм байна. Султан Мехмед 2 дугаар Мехмед 5 их нэртэй 4 хүүхэдтэй байсан бөгөөд мэдээж хэрэг тухайн заншлаар ордонд гарем гэж байдаг шүү дээ. Татвар эмсийн одоо өргөөтэй байсан. Гэхдээ түүнийг одоо бас өсвөр насны хөвгүүтэй бэлгийн харьцаанд ордог байсан тухай их сурвалжууд бичдэг. За эндээс эхлээд нөгөө нэг гоо гэдэг байгаа сайхан зүс гэдэг байгаа тэр радиотой холбоотой гих бас цуурхал яриа байдаг. Их сурвалжууд үнэн эсэх нь тодорхой бус боловч магадгүй энэ Владийн султаныг үзээд улам хүчтэй үзээлтийг бий болгосон байх магадaltaй гэж үзэж байна. Яа тэгэхээр яг зүгээр нүдэн дээр нь чилэл дүүгийн ингээд тий. Яг хуу Мехмед өөрөө яруу найраг туртай байсан хүн гэдгийг. Радууч гэсэн яруу найраг бичдэг. Тэгэхээр Мехмедийн үзэсгэлэнтэй те фер радууд зориулж бичсэн найрагуд байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр хоёр ер нь бол хайр сэтгэлийн янам амрагийн харилцаатай байсан байх магадлалтай өндөр үздэг. Тэгэхээр тэрийг нь ах нь хараад одоо воевод жигшин зэвүүцэн одоо зүгээр төсөөлт одоо ч Балканы хойгч халуун цусаар буцалж байгаа шүү дээ. Монголчуудаас ялгалгүй монголчуудаас илүү огшдог хүмүүс. Түрүүн өрмийнүүд одоо энэ дэлхийн ер нь чиний бодлоор хэр мухар сүхтэй хүмүүс юм. Гайхалтай мухар сүсгтэй хүмүүс бүр. Одоо мухар сүсгтэй хүн гэдэг чинь одоо тэр огших могших бол цаашаа байсан. Тийм бүр гайхалтай мухар сүсгтэй хүмүүс. Тэгээд би дөрөвгийн чамд хэлжсэн дээ. Хамгийн сүүлийн бүр сонь жишээ гэхээр социалист удирдагчтай Никола Чаушеску түүний гэргийн хоёрын бунхныг ухаад цогц дээрээс нь шинжилгээ хийлгээд тэр хоёр үгсэн байна гэдгийг ард түмэндээ нотолсон байхгүй юу. Тэр хоёр үхээгүй амилдсан цус орогчд болцсон гэдэг яриа нийгэмд нь ингээд бий болоод юу гэсэн үг. Тэр чи тийм амар хүчтэй одоо цөстэй цус нь бодлогдсон тэгээд шор гэдэг хочтоосон Владад дүүн тиймэрхүү харилцаатай султантай байна гэдэг бол ийм байх магадaltaй гэдэг. Одоо тэр Владыг яагаад ийм хүн болж чад байна вэ гэдгийг хоёлоо тайлбарыг жижигхэн өсвөр насных нь одоо траумууд гэдэг шүү дээ. Гэтлүүдээс нь эхэлж ярьж байгаа шүү. Тэрнээс энэ уусаал бүх нарийн ширийн одоо том зүйл нарийн ширийн деталь дээр л оршдог шүү дээ. Яг үн утга учир нь тайлагддаг. За хоёлаа өнөөдрийн ивент тэтгэгч нэг дурдчихъя. За өнөөдрийн маань 2 дахь ивент тэтгэгч нь формальдигийд дагуулаагүй ENF стандартын хавтан худалдаа хийж байгаа Iron Circle компани юм байна. За формальдигид нь шатамтгай эрүүл мэндэд маш хортой астмтай хүний шинж тэмдгийг нэмэгдүүлдэг. Ялангуяа хүүхдүүдэд хамгийн хортой нь хамар хоолой өвчл үүсгдэг юм хавдар үүсгэх магадaltaй хортой бодсон юм байна. Тэгэхээр Iron Circle компани оруулж ирж борлуулж байгаа энэ одоо шинэ хавтан нь ENF стандарт буюу хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн формальдигид агуулаагүй хавтан юм байна. Тэгэхээр энэхүү та хавтангаар өөрийн гэртээ галтайгооны тавилга, унтлагын өрөө ч юм уу бүх төрлийн хүүхдийн өрөөний тавилга хийгээд эрүүл аюулгүй стандартын шаардлага хангасан формальдигид агуулаагүй усан суурьтай цав ашиглан барьцалтуулсан тийм маш одоо ус чийг нь төсвөртэй сайн чанарын элдв өнөргөө хавтан юм байна. Тэгэхээр та энэхүү хавтаг гэр орондоо шин тавилга хийх гэж байгаа бол Баянгол дүүргийн 26 дугаар хороо Урангаан офисын 404 тод болон Урангаан худалдааны төвийн Formor showroom-д очоод одоо мэдээлэл аваад худалдан авах боломжтой юм байна. Галтайгооны хөстэй тийм. Галтайгоо унтлагын өрөө бүх төрлийн тавилгыг хийх боломжтой юм байна. Элдв өнөргөө формальдигид агуулсан. Өөрсдөө тавилга хийж өгд юм уу? Тэрийг сайн мэдгүй байна. Материал шүү дээ тийм. Тэгэхээр та мэдээлэл авахыг хүсвэл 9909-2087, 9909-2087, 9988, 9988, 9921 дугаараар холбогдоод Iron Circle компанитай холбогдоод энэ шин эрүүл мэндийн шаардлага стандарт хангасан ENF стандартын хавтан худалдан авах боломжтой юм байна. За энэ дээр нэг юм хэлмээр байна. 101 лагрын байшин халчхаар нэг орхоор бүр амар үнэлтэй байдаг тийм. Тэр чинь ерөөхдөө хортой материал сайенс гэж үүдэг. Тэнд нь материал дотор нь хортой элементүүд хэрэг байгаас хамаарж энэ тийм болдог байхгүй. Тэр чинь яг цэвэр нарийн ярих юм бол баг хавдрынх нь гол бол одоо юу гэдэг их усруудынх нь одоо шалтгаанууд нэг одоо саяны хоёлаа нэг юм гэж деталь бол ингээд нарийнх нь жижигхэн юм дээр оршдог шиг юм чинь байхгүй. Бид нар энэ ялангуяа иймэрхүү одоо юмнаас ингээд ангид дэлхийн даяар нэг нотлогдсон одоо тийм хортой бодистэй одоо элементүүдээс ангид байгаа одоо тийм материалаар хувцс хонор гэр орноо заавал их хэвээр. Тэр маш чухал. Яг өөрсдөө мөнгө төлөөд өөрсдөө хорлож байгаа шүү дээ. Тийм байна. Унтчих чинь халуун наранд юм уу хүүтэн ялангуяа халуунд ялангуяа ингээд яаждаг уралд орчдөг агаард чинь. Чи өөрөө харахгүй шүү дээ чинь ямар. Гэтэл нэлээд уушгаар амьсгалаад амьсгалаад. Тэгээд өдөр болгон чи тийм аквариум дотор байна гэсэн үг.
Энэ бол одоо заавал харуулцаж үзэж явах хэрэгтэй ялангуяа эрүүл мэндэд анхаардаг эрүүлүүд бол. За ингээд одоо өргөжлүүлж ярихаар Влад Раду хоёр бол тэр ордны үеэс эхлээд ерөнхийдөө биеиндээ дургу босч эхэлсэн байсан баг. Ах トゥ хоёрын харилцаа ер нь дөрөв таагаад. Яг өөр Раду бол тэгэл тэртээ тэргүй тийшээ ингээд сонирхолоороо нийлээ ч юм уу ямар нэгэн байдлаар тийм үүсэхгүй гэсэн одоо тэр харилцаануудаас болоод энэ хоёр ерөнхийдөө эндээс цаашаа. За энэ бол миний дүү биш. Ер нь л жоохон дургуул болсон. За ингээд одоо хагарал бол энэ үеэс эхэлсэн гэсэн үг Раду энэ. Эцэг Влад болохоор Дракул болохоор 1447 онд Султан 2 дугаар Мехмедтэй хилцээр ирсэн. Ингээд одоо хөвгүүдийн хувь заяа хилцээний гол хөзөр байсныг үгүйсэх аргагүй гэж байгаа. Гэхдээ ямар ч үс энэ хилцээрээр Владад ашигтай нөхцөл бүрдсэн. Энэхүү харилцаанд одоо сэтгэл дундуур байсан Яныш Хүняди Валахид дахин товтолж эцэг Владыг зайлуулж оронд нь Унгарт илүү илэгтэй шинэ воюудаар солих зорилготой байсан. Үүнтэй зэрэгцэн Владын талынхантай үргэлж сөргөөцөлдөг Валахын баяруудын фракц бослог гаргасан. За одоо ингээд одоо Хүняди тэрийг эзэлж зайлуулна гингөө зөрүүлээд ялангуяа бас баярууд нь Хүнядигийн дэмжлэгийг Владыг зайлуулдаг. Энэ ч ерөөсөө тэгэл Унгар Отомуудыг хоёр туйлруулан ингээл айл нь хүчтэй иргэлцэж байгаа юм зөв. За ингээд Даништай өвгийнхэн Влад Дракулыг том хүн Муурч хоёрыг барьж авч нүдийг нь халуун төмрөөр түлж сохлоод амьдаар нь болсон гэж ирдэг. Том үг гинөө? Тий. Дахиж очиж буцаад хаамлж байгаа шүү дээ. Влад чинь тэгсэн чинь. Тэгэхээр Влад Дракул Драговичтээс амжиж цогтж чадсан. Урагшаад Оттоманууд руу явж хүрэхээр тусламж авахар явж явах замд Дунаа мөрний зүг явсан ч Даништигийн 2 дугаар Владиславт баригдаж алгадсан. Яныш Хүняди түр хугацаагаад Валахыг өөрийн хяналтанд авсан. Воеводч өгөөгүй. Дараа нь бодлоо өөрчлөөд тэр өөрийг нь дэмжсэн Унгарын талыг дэмжигч баяруудыг шагнал болгоод Даништийн өвгийн 2 дугаар Владиславт шинэ воевод болгож одоо Валахыг өгсөн байна. Нөгөө Дракулэш тэ Даниш тэгээд 2 овгийн од байгаа шүү дээ. Нөгөө Даниш тэд нөхцсөн байна тий. Одоо ингээд энэхүү ингээд имийг ингээд бичээд ингээд судалж яхад одоо Game of Thrones гэдэг кино их төстэй сонсогддог. Домог өвт яриа байдаг ч гэсэндээ Владад үнэнч байсан зарц Казан гэж нэртэй зарц. Их сониос Казан гэдэг. Орсын Казан гэдэг нэртэй зарц нь одоо түүний одоо эцэг Владыг үхснийг мэдвэцээ хунтайжийнх нь илд луугийн одон бүх одоо дэг бүхий тэмдэг бүхий одоо тэр хөмсгөлийн зах гэж байгаа. Тэрийг нь авч эдэрнэ хотдох залуу Владад Дракулад хүрэж өгсөн гэж үздэг. Үнэнч байсан юм байна те нөгөө зарц нь. Дракулэштэй овогт үнэнч байсан учраас. Үгүй одоо ингээд нэг аавын алчин штэ. Тэнгүүт одоо Владад үнэнч байсан нэг зарц нь. Энэ одоо хүнээс одоо Владын өөрийнх нь хунтайжийнх нь илд. Тэгээд тэр чинь нэг чи яг хийм бэ гэхэр нөгөө нотолдог эдгийн зүйлүүд байгаа ш. Тэдний бүгдийг гэж одоо хадгалж нууж авч яваад одоо эдирний хотод авчиж одоо хунтайж одоо хинтэг Дракулад өгсөн байх юм. Тэгэхгүй бол Дракула чинь 12 настай явцсан. Хитэн настай ирж байгаа мэд одоо ирэнгүүт чи хийн гэхэд Дракула нэхэд хинч нотлохгүй ш та бас ирэх байх. Нөгөө тодорхойлох зүйл нь identity гэдэг нь батлах тийм зүйл юм. Сэлэн байхгүй. Тэгэхгүй бол одоо би одоо нэг 13-тай 12-тай яваад нэг одоо 30 40-тэй ирэхэд юм уу 20-тэй ирэхэд намайг танихгүй шүү дээ хүн. Энэ одоо нэг түүрэх гар одоо юу яриад импостер гэж үзэн шүү дээ. Хааны нэрийг барьчих гээд. За Казан гэдэг одоо тэр өнөнд зарцсан тэрийг авчихтай Даништигийнхний гарт аав нь хэрхэн яаж амь үргц аав ах хоёр нь амь үргцийг ярьж өгсөн байна. За тэгээд эндээс болоод мэдээж хэрэг одоо Дракул одоо Владислав 2 дугаар Владиславыг бол заавал ална гэдэг тэр одоо цусан өшөөгөө одоо зангицаа. За ингээ хоёлаа заавал ална гэдгээр эхнийхээ дугаарыг дуусгах юм биш үү? Жоох юм. За тэгээд дахиад 5 минут явахгүй болохгүй. Нэг бүр айгүй их хурд байхгүй. За тэгээд. Ингээд одоо би ялангуяа одоо Владыг нэлээд ордноос сулраад ирэх хүртэл нь явчихмаа. Окей. За. 1448 онд Султан 2 дугаар Мурад залуу Влад Дракулаг суллаад Валахи хаан ширээг буцааж авч ард түмний Оттоманы адбат болгон өөрийнх нь эрхэм мэдэлд оруулна гэж найдаж сулж явсан. Суллаад явуулж байгаа юм байна тийм. Яг бол тэр чинь нэг Унгарын Хүнядигийн тал руу хивээцэн байгаа Валахи гэдэг тэр стратегийн чухал одоо мужийг одоо бүс нутгийг буцаагаад Владыгаа явуулаад Влад нийцэл болонготой Оттомантай илүү наална гэж тооцож явуулсан байна. Тэгэхээр нөө Владислав хоёртой тулгуурлах нь. За Владад цөөхөн цэрэг мөнгөч байгаагүй. Валахи 5 6 жил очиагүй улс төрийн сүлжээ нэтвэх байхгүй, найз огт байхгүй, нөлөө байхгүй. Энэ хүн одоо яах вэ гэдэг асуулт байна. Гэтэл нэг боломж гарч ирсэн байна. 1448 оны 10 дугаар сард Косовогийн одоо тал нутагт өндөрлөгт одоо унгарчууд Оттомантай асар том тулалтай байсан. За одоо энэ тулалдаанд унгаруудын тал Герман, Богим гэдэг цэргүүд тэгээ Владислав 2 дугаар Владислав хүртэл оролцсон. Валахууд. Энд одоо Яныш Хүняжигийн зүгээс Оттоманы армийг буцах, тэдний байнгын товтлогыг зогсоох гэсэн томоох орлого эцсийн бас нэг ер нь бол энийг ер нь дуусгах гэж бодсон боловч одоо загалмайтны туганд орд нэгдсэн холбоотнууд
ялагдаж 2-р Владиславыг 300 гаруй километрийн хол зайд ялагдаж байхад нь Дракула Оттоманы дэмжлэгтэйгээр цөөн морин цэргүүдийн хүчээр Тарговишт хотод хурж ирж өөрийгөө хаан зарласан. Боломжийг ашигласан байна тий. Эцгүй одоо Косовод ялагдаж байхад нь ингээд Владислав одоо 2-р Владислав буцаж ирэхэд нь баривчлуулах гэж оролцсон баг. Тэгсэн чинь Дракулыг хүмүүс бүтлгүүцсэн. За ингээд Владислав дараа нь Валахид одоо бутран одоо буцаж ирсэн цэргүүдийг нэгтгэж аваад хаан ширийг булаахыг завдсан залуу ханхуг эсрэг хөдөлсөн. Тоо ба цэргийн чанарын хувьд илт ялгаатай байсан учраас Дракула ялагдаж зүхтаасаа. Ингээд нэг удаа өөрийгөө хаан зарлаад 2 сар болоод Владислав дайнд ялагдсан ч гэсэндээ аримтайгаа яриад хөөж явсан. За ингээд дахин эдир нэрүү зүхтах одоо юу гэдэг 3 сар хаан болоод тэгээд эдир нэр зүхтахаас өөр сонголтгүй болсон. Гэвч 2-р Владиславыг эвээгч өнгөрчүүд Косовогийн тулаанд ялагдсан тул Валахийн воевод Оттоманы мэдлэлд орж тэдэнтэй эвлэх замыг сонгосон. Владислав нь уу? Тий. Уг нь бол унгарчуудын дэмжлэгээр воевод болсон. Унгарчуудын дэмжлэгээр воевод болоод унгарчуудын одоо жигүүр болж Косовогийн одоо өндөрлөлт халдагт Оттомантай байлдаж ялагдаад энэ хооронд нь Влад Дракула өөрийгөө одоо воевод гэж зарлаад 3 сар байж хооронд буцаж ирж хөөж явуулаад Дракула эдир нэрөө зүхтаа гэж бодож исэн чинь Владислав за энэ одоо унгарчууд нэгэнд ялагдсан юм чинь суларсан. Тэгэхээр Оттоманы талыг түшийгээд Оттоманы тал руу очиж байгаа. Энэ үед Дракула Оттоманчуудад өөрийнх нь хэрэгцээ байхгүй болсон. Тэгвэл амийг нь воеводод өгчих байх гэж айгаад замаасаа Молдов руу явсан байна. За. Дракула тэнд нэг хэсэгтээ Унгар болон Оттоманы нөлөөнөөс ангид аюулгүй байсан. Удалгүй 2-р Богдан Молдовын захирагч буюу воевод болсон. Богдан нь Дракулагийн хадмын талын хамаатан бөгөөд Дракула түүний хүүтэй дотносч хожим одоо агуу Стефан гэж нэрлэдэг байгаа Молдовын тий одоо үндэсний баатар. Тэрнтэй одоо шадрал нөхөрлсөн. За энэ одоо Стефантай нөхөрлөдөг нөхөрлөл одоо би энийг яагаад дурдаад гэхээр энэ хүний амьдралын дандаа цэгүүд нөхгүй. Ирээдүйд гарч ирэх. Стефан нэг өдөр гарч ирнэ гэсэн үг. Хуниади гарч ирнэ гэдэг учраас энэ нэрүүдийг дурдаад байгаа юм аа. Тэгээд Дракула Стефан нар Богдан 2-р Богдан нарын хамт Поншийн хүчний эсрэг тулцсан. Поншууд бас хойноос нь нэлээд дарамталдаг гэх юм уу. Ингээд 1451 оны 10-р сард 2-р Богданыг түүний төрсөн дүү нь болох Петра Аран гэдэг нөхөр төрийн иргэлт хийж хаан ширээн булан авч алж хайснаар Дракулагийн тэнд байх хугацаа дууссан. Жигээл нэг юм одоо нэг юм нөмрөг хайгаал яваад шүү дээ. Харин ай тал хайгаал. Ингээд Владва Стефан нар хоёулаа улсаасаа дөрвөн гарч цуцсан. Хоёулаа зогсож. Одоо хоёулаа зогсож эхэлж. Одоо нэг агуу Стефан чинь ихэж эхэлж байгаа байхгүй. Тийм байна. Хуниадигийн хяналтанд аюултай одоо Хуниадигийн хяналтанд байсан аюултай газар болох Трансильвани явахаас өөр ямар ч орон зөөлдөггүй. Урагшлал Оттоманчууд байгаа. Владислав нь Оттомантай найзалсан. Тэгээд Валахт очиж Валах руу явал Владислав байгаа. Ямар ч орон зай байхгүй. За энэ одоо яаж юм хэрэг агуу одоо Стефан гэдэг энэ хүний тухайс нэг өөр товчхон дүрсгэж. Энэ Молдовын үндэсний баатараас гадна энэ Оттоманы асар том армийг Валахын одоо хүч хавсарсан аримтан цуг зогсоосон. Энэ зогсоолт нь болохоор одоо Украин болон Орос тэгээ хойшоогоод Польш руу явах одоо Оттоманы тэлтийг зогсоосон цэг тавьсан л гэсэн үг. Тийм учраас агуу гэдэг очтой болсон. Оттоманы эзэнт гүрний агуу үед нь зогсоосон учраас Европ даяараа үүнийг бас агуу гэж үздэг. Христийн агуу дайчин гэж үздэг юм биш үү? А энийг зүгээр бас нэг агуу гэдгийг бас манайхан шууд утгаар нь гэдэг нөгөө Чингис хаан ч юм уу те том баатартай харьцуулдаг. Энэ чинь тухайн үедээ бол тэр одоо үзэл суртал шашныхны хувьд бол баатар багс одоо гигинт шах хүмүүс шүү дээ тийм. Одоо буруу номтнуудыг зогсоосон гэдэг утгаар. За ингээд одоо Трансильвани руу очихоор нэг юмтай тулна. Саксончууд ихээр суурьсан Брашов тийм Брашов гэдэг хотыг зорьсон байна. Гэвч Хуниади болон Владислав нар Дракулаг тэнд байх мэдвс тэр дахин зогтож өөр нэгэн Саксоны хот болох Сибиу. За намайг сайн залруулж өгөөрэй. Энэ үед Януш Хуниади 2-р Владиславыг Оттоманттай хит ойртож байна гэж үзэж сэжиглэж эхэлсэн байна. За ингээд одоо ингээд яг кино шиг болж байна. Тий. За яг одоо ингээд хоёлаа Влад бол одоо яг жинхэнэ бүх одоо юу гэдэг эдэр насан дээрээ ирээд воевод болох замаа засаад Оттоман болон Унгаруудтай тэгээд ер нь энэ Саксон ер нь энэ бүх үйл явдлууд яа тэмцсэн тэг хэрхэн цус сарагч буюу аимшигтай дөрвийг өөртөө бүтээсэн тухай 2-р анги дээр ярьж байгаа. Нөгөө киног хамгийн гоо хэсэг дээрээ дуусгадаг шиг юм хийжлээ шүү манай амраа сая. Тэгэхээр би энийг ингэж бас зохиолч сураад байгаа юм. За маш гайхалтай сонирхолтой намраа баярлалаа. За
За, шинжлэх ухаан таны мэдхүн од мөндөр сууг танд төрлөө. Цаг хугацааны аялал нэвтрүүлэг байлаа. Студид өнөөдөр хөтлөгч Амар Санаа, мөнх цул миний бие ажиллаа. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 студионоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг маань мөрөөдлийн хөлөг онгоцоор аяллаа. Урамшуул зарласан Skytel компани болон формалдигээ дагуулаагүй ENF стандартын автан борлуулж буй Air Circle компаниуд ивент итгэлээ. За тэгээд нэвтрүүлгийнхаа үргэлжлэлийг эх 7 хоногт үү те. Дараагийн дугаарт харъя. Влад шорлогч яагаад Влад шорлогч цус сурагч болсон талаар. Яагаад нэг Влад төрсөж цусан дурлагч болсон гэдэг нь нэг баг номч байдаг шүү дээ. За ойлголоо. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.